За сайн уу. Оройминди өнөөдөр эмнэлэг дээр биш гадуур явж таарлаа. Тэгээд гадуур нэг лайв хийж удаад явж байна. Ажил эрт тараа тэгээд гараад ирлээ шүү дээ. Тэгээд та бүхэнд оройминд өнөөдрийн сэдвийг та бүхэн хараад ойлгосон бах тийм ээ. Нэлгээний өөрчлөлтийн талаар маш товчхон тодорхой тэгээд чухал мэдээллийг хүргэе гэж бодлоо. Тэгээд одоо та бүхэн маань ороод ирээрээ. Орж ирэхээр нь бүгдээрээ эхэлцгээе. Одоохондоо арай дөнгөж эхэлж байгаа учраас хүн арай цуглах арай болоогүй бах. Одоо хэдэн хүн байна? Одоо гэж харин лайв орж ирдгүү. Лайв орж ирээгүй юм. Тийм. Одоо орж ирж байна. За. За. Сонсогч нь та бүхэнд жоохон шуугантай, жоохон чимээтэй газар ороод ирчих боллоо. Сонсогдохгүй бол та бүхэн хэлээрэй. Тэгээд лайв өнөөдрийнхөө лайвыг удахгүй эхлэе гэж бодож байна. 1 юм уу 2 минут хүлээж бай. Тэгээд 2 минутын дараа ч юм уу эхлэе гэж бодож байна. Ер нь бол 2-3 минутын дотор бол хэдэн зуун хүн ороод ирдэг байгаа. Тийм учраас 2-3 минутын дотор эхлүүлье. Өнөөдөр бид бүхэн энэ Монгол улсын бас их тулгамдсан асуудал болчиход байгаа. Илэгний өөрчлөлт, түүний хор уршиг, түүний аюул, эмчилгээ, онцлогооны талаар ярих гэж бодож байна. Ороод ирээрээ та бүхэн маань. Ороод ирээрээ. Орж ирснүүд нь тэгээд бусадаа түгээгээд шеэрлээд байж байгаарэ. Тэгээд энэ лайвын өмнө бас нэг онцолж хэлэхэд хэрвээ та бүхэн цаашдаа энэ эрүүл мэндтэй холбоотой юм лайв сонсъё гэж бодвол миний энэ юуг фэйсбүүкийг бас лайвыг минь дагаад бусдад бас шеэрлээ түгээгээд өгөөрэй гэж хэлмээр байна. Тийм үү? За тэгээд орж ирэхийг нь хэлье да та бүхнийг. Одоо энэ лайв сонсъё гэж. Тонаа. За чин гараад байна. Яагаад юу гэдэг тийм гарахад болчих юм уу сүүлд юм. Энд бол гарж ийн. Тийм үү. За бүгдөө орж ирэхээр бусадаа түгээгээд бусадаа шеэрлээд өгөөрэй. Тэгэхгүй бол бас цөөхөн хүн бас сонсоод бол нэмэр муутай ач холбогдол багтаа байдгийг. Тэгэхээр зэрэг эрүүл мэндтэй холбоотой яриануудыг, эрүүл мэндтэй холбоотой ийм лайвуудыг та бүхэн маш сайн шеэрлж байгаарай. Тэгэхгүй бол одоо нэг хов жив хүнд хэрэгтэй хэрэггүй ямар ч ач холбогдолгүй ийм мэдээллүүдийг бид нар сонсоод амьдралд хэрэг болохгүй, бусдад хэрэг болохгүй, эрүүл мэндийн ач холбогдолгүй болчиход байдаг. За тэгэхээр зэрэг орж ирэхээр нь зэрэг эхлэе гэж бодож байна. Хэдэн хүн орж ирж байна одоо? За нэг 50 хүн байна. Тийм үү. За нэг 100 болохоор нэг эхлэх үү дээ. За ороод ирсэн хүмүүс минь бусадаа шеэрлээд гэрээ. Тэгээд нэг 100 болохыг жоохон 2 минут хүлээе гэж бодож байна. За энэ хооронд асууж тодруулах юм байвал ярьж байгаарэ та бүхэн маань. За ингэнэ. За 24-нд цаг авъя гин. 24-нд хэлчих одоо хэд өдөр юм бол та. Бүтэн сайнаас босоод ер нь бүх өдөр үзлэг хийгээд байж байгаа. Тийм учраас хэрэг над дээр бол нөгөө нэг цаг өгдөггүй. Цаг яагаад өгдөггүй вэ гэхээр зэрэг хүмүүсүүд маань нөгөө нэг яасан товсон цагтаа эрэхтэй жоохон муу юм байлээ. Тийм учраас би над дээр яадаг вэ гэхээр зэрэг номер өглөө номер аваад ирсэн дараалалаараа л үзүүлчихлээ. Та тэгээд 10-д ороод ирэх юм бол 10-д л үзүүлчихнэ. За 9 номер дээр ороод ирвэл 9 хүний дараа л үзүүлчихнэ. Ингээд номероор явчихж байгаа шүү. Манай Монгол эмчнэрийн эртний сайхан уламжлал бол номер тараах гэдэг тийм юу байдаг шүү дээ. Менежмент байдаг шүү дээ. Тэргээр л явчихад байгаа юм. Тэгэхгүй болохоор юу болд юм бэ гэхээр зэрэг хоцорч ирсэн улсууд маань нөгөө нэг хоцорч ирснээ мэдэхгүй одоо юун дээр өөрийнхөө цагаас нь хитэрсэн байхад үзүүлэх гээд ингээд дайрдаг. Тэгээ нэг дайрна гэдэг чинь манай Монгол хүний нэг хэцүү зан шүү дээ.
дараалалаар үзүүлэх гэхээр зэрэг болтгоо. зовлон багтай байдаг. За хоцорч ирсэн мөртлөө өөрийнхөө цаг урдаа орчихсон хүнийг гаргаж ингээд үзүүлэх гээд дариддаг. Тэгээд тэр бол маш их зовлонтой байдаг учраас номер тараагаад үзчихдэг болсон шүү. За юу сэдврүүг орох уу? За болцсон. 100 гараа явчих. За тэгвэл та нар маань цуглараад ороод ирсэн чинь өнөөдрийнхээ сэдв рүү орё гэж бодож байна. Энэ илгэний өөхний асуудлыг ер нь ярихгүй болохоо байсан юм байна. Өмнө нь нэг удаа ярьсан. Тэгэхээр энэ удаа яагаад дахиж ярих гэж бодсон бэ гэхээр зэрэг энэ юу саяхан би чинь нөгөө нэг Япон улс руу явчаад ирлээ шүү дээ. Япон улсад нөгөө дэлхийн олон улсын илгэний холбооны хурал болсон. Тодорхой хэлэх юм бол Аз номхон далай илгэний холбооны хурал боллоо. За энэ хурлаар болохоор зөвхөн бусад улс орнууд асуудлуудаа ярьлаа. За энэ асуудал дотор ямар асуудал орж ирж байгааг гэхээр зэрэг сүүлийн үед манай Монгол улс гэлтгүү дэлхийд даяараа энэ илгэний өөхний гаралтай янз бүрийн өвчин их нэмэгдэж байгаа юм байна. Зөвхөн Япон улсын мэдээллийг ингээд сонсоход бол нийт илгэний хорт хавдрынх нь 60% нь вирусын биш гаралтай илгэний өвчнүүд орж ирж байна. За энэ тэгээд вирусын биш гаралтай илгэний өвчнүүдийн одоо дийлэнх нь бол илгэний өөхний гаралтай өрөвсөлт өвчин, хатуурал, хорт хавдрууд орж ирж байна. Тийм учраас бид нар бол ирээдүгөө харах хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсад ч гэсэн яг энэ зүй тогтол бол илүү тодорхой болж харагдаж эхэлж байна. Өнөөдөр манай биднээсийн хийж байгаа судалгаагаар бол Монгол улсад вирусын биш гаралтай илгэний хорт хавдар, нийт хорт хавдрын аль хэдийн 20%-ийг эзэлдэг болжээ. 26%. Тэр зэрэг өмнө нь бол ийм юм байдаггүй байсан. Нийт илгэний хорт хавдрын бараг нэг 5-аас 10% нь л одоо 10% ч хүрэхгүй дээ. 5-аас 10% нь л одоо вирусын биш гаралтай илгэний хорт хавдар байдаг байсан бол өнөөдөр энэ чинь 26% гэдэг чинь асар өндөр тоогоор авчиж байна. За тэгээд энэ дотроо бол мэдээж хэрэг архины гаралтай хорт хавдар нь бол бас тодорхой хэмжээний хувийг эзэлж байгаа. 26% гэдэг чинь тун удахгүй 30% болно, удахгүй 40. Тэгээ удахгүй нийт илгэний хорт хавдрын тал нь вирусын биш гаралтай илгэний хорт хавдар одоо үүсэх нэ. Тийм учраас энэ илгэний өөрчлөлт гэдэг өвчин рүү одоо монголчууд одооноос л анхаарч эхлэхгүй бол хэтэрхий хожуудсан үед нь хорт хавдар болсон үед нь ингэж анхаарад бол хэрэг алга байна. Тийм учраас өнөөдөр би нөгөө илгэний өөрчлөлт гэдэг өвчний тухай нэг нарийн сайн ярихгүй болохгүй нэ. За Монгол улсад илгэний өөхийг бол яг хэмжиж эхэлсэн нь бол нэлээд сүүлийн үед хэмжиж эхэлсэн байгаа. Мөн одоо Happy Veritas эмдэг дээр илгэний хатуурлыг бол 2011 оноос эхэлж яг хэмжиж эхэлсэн шүү дээ, тий. Тэрнтэй адилхан сүүлийн үед яг өөхийг бол хэмждэг болсон. Яагаад хэмждэг болсон бэ гэхээр зэрэг зөвхөн ердийн эхогоор харахад бол одоо илгэний өөх их байгаа мó, бага байгаа мó, тоон үзүүлэлтээр гарч ирдэггүй учраас эмчилгээний үр дүн сайн байна уу, муу байна уу, үр дүн өгч гин үгүй юу гэдгийг маш нарийн тогтооход хэцүү болчихсон юм байна. Тийм учраас энэ илгэний өөхийг бол ерөөсөө хэмжиж үзэх нь зүйтэй гэдэг утгаараа илгэний өөхийг бол одоо хэмжиж эхэлсэн. Happy Veritas эмдэг дээр хэмждэг шүү дээ. Тэгээд одоо би энийг хэмжснийхаа үр дүнд одоо ямар одоо дэвшил гаргаж ирж байна вэ гэхээр зэрэг өөхийг эмчилдэг болсон. Тийм. Яг хөө эмчлэх нь бол маш олон янзын аргууд байдаг л да. Гэхдээ миний хувьд бол эмийн эмчилгээгээр за дээр нь бол амьдралын хэв маягийг өөрчлөх эмчилгээтэй ингэж хавсарсан ийм эмчилгээ хийж эхэлсэн. За энэ эмчилгээний үр дүн бол асар одоо сайн байгаа. Үр дүн маш сайн байна. За одоогийн байдлаар 96-аас 98% үр дүнтэйгээр илгэний өөхийг бол хайлуулж байна. За энэ бол ерөөсөө Монгол улсын түүхэнд байгаагүй ийм сайн үр дүн байгаа. Ганцхан Монгол улс гэлтгүй энэ дэлхийн хэмжээнд одоо дэлхий дээр одоо хэвлэгдэж байгаа судалгааны ажлууд сая миний тэр Кёто улсад очиж илтгэл тавьчаад ирсэн. Тэгээ бусад эрдэмтдийн одоо хийсэн судалгаа эмчилгээний арга зүйтэй ингээд харьцуулаад үзэхэд бол маш өндөр ийм үр дүнтэй эмчилгээ гарч ирсэн л дээ. Тэгэхээр тэр энэ эмчилгээний хувьд бол ерөөсөө би 3 зарчмаар одоо илгэний өөхийг бол эмчлээд байгаа. Нэгдүгээр зарчим бол цусан дотор байгаа өөхийг нь хайлуулна. Хоёрдугаарт одоо илгэн дотор байгаа өөхийг нь 2 эмчилгээ хийж ингэж хайлуулна. Ингээд энэ гурвалсан эмчилгээгээр бол маш сайн үр дүнд хүрээд байгаа ийм тал байгаа.
Тэгэхээр зөв эхлээд бүгдээрээ яахлаараа элэг өөхөлдөг юм бэ гэдэг юмыг ярилцъя гэж бодож байна. За элэг өөхөлдөг маш том шалтгааны нэг бол нэгдүгээр таргалалт байдаг. За таргалахаар зэрэг ер нь хүний бие таргалахаар бүх юм зэрэг таргалаад байдаг л да. Тэгэхээр зэрэг та бүхэн сонсч ирсэн байх их тарган хүүхдүүдийг дээр үе зүрхэн өөхөлдсөн гэж яриад байдаг байсан. Тэрнтэй адилхан их таргалахаар зэрэг ганцхан зүрх биш. За элэгч өөхөлдөг юм байна, нойр урчлагч өөхөлдөг юм байна. За ингээд өөхлөд эхлэхээр зэрэг юу болох вэ гэхээр зэрэг элэгний эрүүл эсийн дотор өөхөн тийм том бөмбөлөг гарч ирдэг. За тэр өөхөн бөмбөлөг бол томорсоор элэгний одоо хэвийн үйл ажиллагааг алдагдуулж за тэгээд томорсороо бас элэгний эс задарч тэн дээр өрөвслийн процесс явагдаж за тэгээд нөгөө нэг айхтар элэгний алаат асаат гэдэг юмнууд чи өндөр болж эхэлдэг байна л дээ. За элэгний алаат асаат өндөр болно гэдэг бол эс задарсны шинж, эсийн гэмтэл явагдсны шинж тийм үү. За тэгээд элэгний өөхнөөс болоод эсийн гэмтэл явагдаад эхлэхээр зэрэг тэн дээр бол одоо элэгний сорвжилт явагдаж байна. За сорвжилт даамжирсаар байгаад элэгний хатуурал үүснэ. Хатуурал даамжирсаар байгаад элэгний хорт хавдар үүснэ. Тэгэхээр зэрэг хэрв та элгэндээ өөхтэй бодвол нэг юмыг маш сайн анхаарах хэрэгтэй байна. Тэр нь юу вэ гэхээр зэрэг энэ таны элэгний өөхчлөлт элэгний эсийн гэмтлийг учруулж гин үгүй юу? Өөрөөр хэлбэл таны элгэнд өрөвсөл одоо өдөөж байна уугүй юу гэдгийг жоохон анзаарч үзэх хэрэгтэй байна. Хэрвээ элэгний өөхчлөлт ингээд элгийг өрөвсүүлээд алаасаатыг ихсгээд байвал нэн даруй эмчит хандаж тэр эмчилгээ хийхгүй бол болохгүй. За хэрвээ ямар нэгэн одоо элэгний эсийн гэмтэл явагдахгүйгээр зөвхөн одоо элэг нь өөхтэй байх юм бол хорт хавдар үүсэх эрсдэл нь арай бага. Тийм учраас ямар ч хэсэн энэ хоёрыг ялгах хэрэгтэй. Алаасаад өндөр яваад байх юм бол та яаралтай өөхний эмчилгээнд орно. Алаасаад хэвийн явж явах юм мөртлөө тэгээ өөгч нь нэмэгдээд байх юм бол хяналтанд яваад эсвэл зайлшгүй шаардлагатай бол эмчилнэ гэдэг ийм зарчмыг л ер нь бариул их зүгээр юм байна л дээ. Тэгэхээр зэрэг элгийг өөхлүүлдэг үндсэн хэд хэдэн шалтгаан байгаагаас бид нар зөвхөн сая элэгний одоо таргалалтын гаралтай элэгний өөхийг ярьлаа тийм үү. За таргалтаас болоод элэг өөхөлдөг юм байна. Ойлгомжтой тийм үү? За дараагийн нэг шалтгаан бол чихрийн шижин гэдэг өвчин. За чихрийн шижинтэй хүний элэг бол өөхлөхдөө маш их одоо нэгдүгээрт дуртай, хоёрдугаарт амархан өөхөлдөг. За түүнээсээ болоод бас хүндрэх нь бас хэцүү байдаг. Тийм учраас хэрв та чихрийн шижин өвчнөд бол элэгнийхээ өөхийг маш сайн хянуулаад эмчилгээ бас давхар хийлгэж явах нь зүйтэй юм байна. За дараагийн бас нэг шалтгаан бол архины хэрэглээ байдаг. Арх их хэрэглэхээр зэрэг элэгэн дээр бол элэгний өөхчлөлт бол маш хүчтэй явагддаг. За энэ нь ч бас явандаа бол элэгний одоо хатуурал үүсэх бас юм эрсдэл гэж явна. Ойлгомжтой. Мөн цаашлаад элэгний одоо хорт хавдар хүртэл үүсэх боломжтой. Тэгэхээр би элэгний одоо өөхчлөлттэй холбоотой өөрийнхөө нэг юунаас ярил л да, туршлагаас ярил л да, намаа бүр оюутан байхад элэгний одоо архины гаралтай хорт хав биш архины гаралтай хорц одоо элэгний дутагдлаар нас барсан хүний элгийг бол задлан шинжилгээгээр харуулж ирсэн. Тэгэхэд бол тэр хүний бол элэг бол нэлээгүүдээ ингээд өөх болчихсон юм байсан. Тэгээд манай анатомийн багш бол хэлж ирсэн энэ арх удаг хүний элэг ингээд өөхчөд ийм болцсон байдаг юм а гэдэг. Тэндээс бол яг үнэхээр элэг арх их удаг хүний элэг бол өөхчдөг юм байна гэдгийг тухайн үедээ бол би оюутан байхдаа бол ойлгож авч ирсэн. Одоо тэр бол амьдрал дээр бол үнэхээр үнэн бодиттой байдаг юм байна гэдгийг бол одоо эмч болоод олон жилийн дараа бол хараад л сууж байна. Тэгэхээр зэрэг арх бол элгийг өөхчүүлэх бас нэг том шалтгаан гэж явдаг юм байна шүү. Тэгээд үндсэн гол гурван шалтгаан бол энэ. Нэгдүгээр таргалалт, хоёрдугаарт бол хэллээ чихрийн шижин, гуравдугаарт архины хэрэглээ. Ерөөсөө энэ гурвыг л маш сайн хязгаарлах хэрэгтэй болчихдог. Тэгэхээр энэ гурвыг хязгаарлаж чадах юм бол элэгний одоо өөхчлөлт үүсэх нь бол бага байгаа. Яг одоо өнөөдрийн байдлаар бол одоо надад үзүүлж байгаа за элэгний өвчтөйгээд үзүүлж байгаа улсуудын биш тэ бараг 60% нь элэгний өөхтэй байгаа. За энэ бол бас явандаа бас элэгний ноцтой өвчнөлөө шилжиж дамжих юм аюул бол бас хадгалж байгаа ийм аюултай улсууд шүү гэдгийг та бүхэнд бол нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт одооноос болгоомжлуулмаар байна. За тэгэхээр зэрэг элэгний өөхийг одоо гол илрүүлдэг багж нь бол эластограф гэдэг багж байгаа. Эластограф дотроо
элэгний өөхийг хэмждэггүй гэд хоёр янз байгаа. Болж өгвөл элэгний өөхийг хэмждэг багажаар нь үзүүлэх юм бол болж өгүүлсэй байх юм байхгүй. Элэгний өөхийг хэмжүүлнэ гэх юм бол элэгний өөхийг хэмждэг эластографаар нь бол үзүүлэх ёстой. За тэгээд энэ хэмждэг аппаратаар ингээд үзэх юм бол 240-оос дээш байх юм бол таних элэгний өөхтэй байна гэсэн. Таны элэг өөхтэй байна гэсэн. За 240-оос нэг 200 одоо 65-ын хооронд бол өөхний 1-р зэрэг гэж явдаг. 265-аас одоо 290-ийн хооронд бол өөхний 2-р зэрэг гэж явдаг. 290-ээс дээш бол өөхний сүүлийн буюу 3-р зэрэг гэж явдаг байгаа. Тэгэхээр над дээр эмчилүүлж байгаа улсууд дээр бол эмчилгээнийх нь үр дүн бол зарим тохиолдолд ингээд бүр 3-р шатнаас эхэлж байгаа хүмүүс ч байгаа, 2-р шатнаас эхэлж байгаа хүмүүс ч байгаа. Маш хөнгөн зэргийн элэгний өөхчлөлтийг бол би бас заримдаа эмчлэхгүйгээр 1-р хянах, 2-р өөрт нь бас боломж өгж байгаа. Та ингээд амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд үзээч. Тэгэх юм бол таны элэгний өөх эмчилгээ хийхгүйгээр бас арилах боломж байна штэ гэдгийг бол хэлж өгч байгаа байхгүй да. Тэгэхээр зэрэг энэ амьдралын хэв маягийг өөрчилснөөрөө бол зарим хүний элэгний өөх бол сайхан бас их одоо анхан шатны хөнгөн зэрэгт байхдаа эдгрээд эмчлэгдээд ингээ байгаа боломж ийм нөхцөл байдал харагдаж байгаа. За дараачих нь болохоор зэрэг хоёр агсын шатны элэгний өөхтэй улсууд байгаа. Эдгээр улсууд дээр бол би бол голдуу элэгний өөхний эмчилгээг нь бас хийж байна. Давхар бас амьдралын хэв маяг дээр нэг одоо идэж уух юмны зөвлөгөө өгч байна. За тэгээд амьдралын хэв маягийг бас өөрчилж байна, хөдөлгөөн нэмэгдүүлж байна. За та бүхэн маань энэ яриаг маш сайхан шеэрлээд бусдаа түгээгээд өгөөрэй. Тэгэхгүй бол одоо цөөхөн хэдэн хүн үзээд бол нэмэргүй шүү дээ. Хэдэн олон зуун мянган монголчууд бараг одоо хэдэн зуун мянгаар тоологдох ийм элэгний өөхний өвчтөй хүмүүс Монголд байна. Тэрийг би бол зөвхөн баталгаатай хэлж чадчихэв. Яг тэгвэл над үзүүлж байгаа улсууд дотор маш олон өөхтэй улсууд хөгшин залуугүй байна. За энэ хөгшин залуугүй элэгний өөхтэй улсууд бол явандаа бол ноцтой өвчний бас шалтгааныг дотроо тээж яваа тээгч юм шүү. Тийм утгаар нь та нар олон хүн түгээх юм бол эн чинь бол маш олон хүнд бол дохио болно. Хоёрдугаар эрт эмчилгээнд орох юм бол хожуу шатанда хор тавдарч гэдэг юм уу? Хожуу шатанда элэгний хатуурал, элэгний одоо дутагдалд орж ингэж амь насаа алдах эрсдлээс хамгаалагдах юмаа гэдгийг та бүхэн бас надаар хэлүүлдэггүй ойлгож байгаа ах гэж одоо найдаа. За тэгээд заримдаа ингээд 2 юм уу 3 дугаар шатандаа ингээд орчсон элэгний өөхний өөхчлөлттэй хүмүүсүүдийг эмчилж байгаа юм. За эмчлэхээр зэрэг яаж байгаа гэхээр нэг сарын дараа эмчлэхэд ихэнх нь одоо ингээд сайхан буурч байна. Зарим нь бол ингээд 3 дугаар шатнаасаа шууд ирүүл болж байна. Маш сайн одоо эмчийн хэлсний дагуу ингээд амьдралынхаа хэв маягийг өөрчлөө, дээр нь эмчилгээгээ яг цагт нь уугаад яг таслахгүй ууж байгаа улсууд бол нэг сарын дотор маш сайхан идэрж байгаа хүмүүс байна. За зарим нь бол 3 дугаар шатанд байж байгаад 2 дугаар шат буюу нэг шатаар буурч байна. Дахиад нэг сар эмчлэхээр зэрэг дахиад нэг шатаар буурч байна. Тэгээд дахиад нэг сар эмчлэхээ хийхэд бүрэн эдгэрч байна. За ийм улсууд байна. Зарим нь бол 2 дугаар шатнаасаа шууд бүрэн эдгэрж байгаа улсууд байж байгаа. За зарим нь болохоор зэрэг одоо үе шат нь өөрчлөгдөөгүй ч гэсэн элэгнийх нь өөх нь багасж байгаа улсууд байж байгаа. За багасгүй байгаа маш цөөхөн хүн байна. За тэр бол 101 юм уу 2 юм уу хамгийн ихтэй 100-ны 3 хүн л тохиолдож байгаа. Түүнээс ийм олон тохиолдол бол ерөөсөө байхгүй. За зарим тохиолдолд бол элэгний өөх нь ингээ буураа сорвжилт нь жоохон ихсээд байгаа юм шиг ийм одоо үр дүн бол бас харагддаг. Тэр бол тэгтээ санаа зовох зүйл байхгүй. Ерөнхийдөө сорив хоорондын өөх нь л арилаад сорвных нь одоо нягтрал нэмэгдчихэж байгаа ийм л шалтгаан байна. Тэгэхээр би хоолны ямар зөвлөгөө өгöd байгаа вэ гэх зэрэг ерөөсөө хүнийг таргалуулдаг, элгийг таргалуулдаг хоол ундыг битгий хэрэглээч л гэж хэлж байгаа. За үүн дотор юу орж ирж байгаа нөхөр зэрэг гурил, будаа, төмөс, чихэрлэг ундаа, дээр нь бол архины төрлийн юм. За хэд их өөх тос битгий идэж л гэж байгаа. Ерөөсөө эднэр дотор одоо эдгээр л гамуудыг барихад бол одоо хангалттай цөөхөн идэв юм ба штэ. Гурилан бүтээгдэхүүнүүд гэхдээ дандаа биш. Элэгнийхээ өөхийг хайлтал эдгээр одоо дэглэмийг бариад өгөөч л гэж хүсэж байгаа байхгүй юу. Гурилан бүтээгдэхүүн, будаанууд, за дээр нь болохоор төмөс, за тэгээд дээр нь бол чихэрлэг, ундаа, чихэрнүүд. За эдгээрүүдийг л нэг ганцхан сар тесчээчээл гэж байгаа. Тэгэхэд бол мэдээж хэрэг их хэцүү тохиолдол бас байгаа.
Яг бол хүний төвчээр бас юм хүн болгон өөр өөр байдаг. Гэхдээ эмчилгээ эмэндээ бол дарагддаг учраас хүний илгэний өөх бол ингээд дагаад буурч байгаа. За амьдралын хэм маягийн хувьд бол хоёрхан юмыг хэлж байгаа юм. За болж игэл одоо хөдөлгөөнөө нэмэгдүүлээрэ. Тэгээд дээр нь одоо 2-5 кг 1 сарын дотор чадвал тураараа л гэж байгаа. Гэхдээ яг чадсан ч чадаагүй ч ер нь бол илгэний өөх бол хайлдгаараа бол хайлна. Гэхдээ чадах юм бол бүр илүү хурдан хайлна. Тэгээ ийм л юм байна. Тэгэхээр зэрэг эмчилгээний хувьд бол үр дүн маш сайн байгаа. Зарим эмчилгээ нь бол эрүүл мэндийн даатгалаар хөнгөлж байгаа. Тийм учраас бас санхүүгийн ачааллыг нь бол нэлээд бас эрүүл мэндийн даатгалаараа за би энэ давширмд бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бас эрүүл мэндийн даатгалд ажиллаж байгаа тэр олон улсуудаас талархал илэрхийлье. Илгэний өөхний эмчилгээг бол бас эрүүл мэндийн даатгалаар хөнгөлж өгж байгаа нь бидэнд бас их ажилт маань бол их тусдын болж байгаа. Ягаад гэвэл хүн болгон санхүүгийн чадамж янз бүр байгаа. Тэгтээ бол ер нь бол илгэний өөхний эмчилгээ бол асар өндөр үнэтэй эмчилгээ бол биш. Одоо жишээлбэл энэ гадуур ингээ яригадаад байдаг элдв янзын сүлжээний бүтээгдэхүүнүүдийг бодвол эрүүл мэндийн даатгалаараа одоо шинжлэх ухаанаар батлагдсан эмчилгээ хийх нь бол зөв байдаг юм аа. За тэгээд та бүхний асуулт байвал хариулъя гэж бодож байна. Би бол чухал гол хэлье гэсэн юм хэлчихлээ. За юу гэдэг энэ хүн уушаад гойжлээд байна. Манай ээж наач өсөрчлээ. За энэ. Тийм манай ээж хавдар нь 10 см гэсэн тархмал бас уушгийнхаа 2 тал руу өсөрлсөн. Ямар хавдар бодвол илэг юм байл үү дээ. Тэгээ тийм л баг бодоод байна. Одоо эмчилгээ. За яг хөө энэ бол нэлээд хүндэрхийн хувьд бол хүндэрсэн хүн байх шиг байна. Гэхдээ хавдар болон өөрийн гэсэн зан араншинтай, өөрийн гэсэн онцлогтой тэр хүний суур илгэний одоо нөхцөл байдал, суур одоо биеийнх нь бусад эд эрхтнүүдийн эрүүл байдлаас маш их юм шалтгаална. Тийм учраас ер нь бол иймэрхүү улсуудыг бол хэрвээ үнэхээр эмч найдваргүй гэж хэлж байгаа бол нэгдүгээрт би бол танд бол бай эмчилгээнд ороод үзээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт бол судас боох эмчилгээнд ороод үзээсэй гэж хүсэж байна. Яг хоо хагалгаагаар одоо юу муутай тавилан муутай байж болно л та. Гэхдээ хагалгаагаар тавилан муутай байлаа гэд бусад эмчилгээнүүд нөлөөлөхгүй гэсэн үг бас биш шүү дээ. Тэр утгаараа бол одоо иймэрхүү хавдартай улсууд дээр бол бай эмчилгээ бол хийж байгаа. Тийм учраас бай эмчилгээнд ороод үзээрэй гэж би бол зөвлөмөр байна. Гэхдээ таны тэр суур илгэний өвчин тийм ээ тэр суур шинжилгээнүүдийг харж шийднэ. Зүгээр ингээд лайваар ингээд зүгээр хараад л ингээд зөвлөгөө өгчөж болдоггүй юм. Заавал шинжилгээнүүдийг харж дүгнэлт гаргана. Тэгээд эмчилгээ даах уугүй юу гэдэг дүгнэлтийг харж эмчилгээнд оруулна шүү дээ. Тэгээ манайх бол энэ бай эмчилгээг бол эрүүл мэндийн даатгалаар руу хийж байгаа. Үр дүн сайн байгаа. Тийм учраас хандаж болно л гэж хэлмээр байна. За цааш нь өөр асуулт байна уу? За ингэнэ. Миний жин хэвийн за тэгсэн гэрнээ илэг өгжилтэй байна гэсэн. За ийм хүмүүсүүд бас байдаг. Юуг анхаарах вэ гинэ. За яг энэ дээр бол хоёр онцлог байдгийг. Жин хэвийн мөртлөө илгэн өөхтэй бол цусандах одоо өөх тосны бодисын солилцоо нь алдагдсанаас болоод одоо цусандах холестеролын хэмжээ маш өндөр болоод тэрнээсээ болоод илэг өөхөлж магадгүй. Хоёрдугаар чихрийн шижингийн асуудал гэж магадгүй. Чихрийн шижинтэй хүмүүс бол маш туранхай мөртлөө илэг нь маш өөхтэй байдаг юм аа. За заримдаа одоо архагаар одоо олон жил сараар ингээд арх пиав уудаг ч юм уу иймэрхүү улсууд бол бас илэг бол өөхтэй байдаг. Тэгэхээр зэрэг эндээс ялгаж салгах ажил юм. Тэгэхээр зэрэг өөрийн чинь хувьд бол хэрвээ маш туранхай мөртлөө илэг өөхтэй байвал одоо цусандах LDL холестерол тэгээд дээр нь бол нийт холестерол, триглицерид гэдэг 3 юмыг үзнэ. Тэгээд хэрвээ энэ 3 өндөр байх юм бол эмчилгээ хийхгүй болохгүй л гэж хэлээ. За. Өөр ямар асуулт байна? За, шинжилгээ нь ямар төлбөртэй вэ? За, яг тэр ч одоо юун дээр огтох үйлчлэгэн дээр хэлээд өгнө. Ер нь бол илгэний өөх хэмжих шинжилгээ гэдэг чинь нэг 60-70 мянга авцаад байдгийг. 60-70 мянга авцаад байгаа. Илгэний өөхний зэргийг тогтооно гэсэн үг шүү дээ. Зүгээр байгаа үгүйг нь тогтоох бол эхоогоор харагддаг. Гэтэл яг эмчилгээнд орё гэж бодож байгаа бол өөхний хэмжээг тогтоочоод ирэх хэрэгтэй. Хаппи виртас эмнэлэг дээр хийж л байна. За ямар юм уудаг вэ энэ гэсэн асуулт юм байна. За эмнүүдийн одоо нарийн дооз одоо төрлийг бол одоо иймэрхүү ингээд лайваар хамаагүй ярьж болдоггүй. Яг бол хүмүүсүүд
нөгөө нэг эмчээс шууд сонсчоод дураараа аваад тэгээд тэрийг нөгөө ямар ч тийм дооз моозын тохируулга байхгүйгээр хамаагүй хэрглэж жагаад хордлогонд орох аюултай байдаг. Тийм учраас эмчийн заавраар доозыг нь одоо биеийн жиндээ тохируулж ижил эмчлэхээс биш иймэрхүү мэдээллийг ингээд лайваар ингэж хамаагүй ярьж болдоггүй юм аа. За цааш нь. За хануур эмчилгээ хэрвээ л гэнэ. Хануур эмчилгээ илгэний өөхийг багасгаж чадж байгаа үгүй юу гэдэг дээр бол яг нарийн судалгаа бол хийгдээгүй байна. Тийм учраас энэ дээр бол судалгаа хийж үзэх нь чухал баха гэж харж байна. За ерөөдөө. За вирус тоолуулсан чинь ноол гарсан. Таныхаа шингүүлсэн юм аа. Зөвлөгөө өгөөч эмчээл гэнэ. За вирусны асуудлыг уун тусдаа лайв зөндөө хийсэн байгаа. Гүйлгэж үзээд миний фэйсбүүкийг ингээд гүйлгээд үзэхээр зэрэг одоо хуучин лайвууд байж байгаа. Тэр лайв дотор эдгний БЦ вирусгээ бүгдийнхэн тухай биччихсэн одоо тийм лайв байж байгаа. Тэрийг нөхөж хараад үзчихээрэй. Миний бүх лайвууд сүүлийн үед хадгалагдаад байгаа. Тийм учраас нөхөж ингээд гүйлгэхээр зэрэг гараад ирнэ. Тэгээ зөндөө олон лайвууд байж байгаа. Тэрийг гүйлгэж хагаад хайж олоод ингээд үзчихэж болно. За эмнэлгийн байрал хаана нэлээ гинэ. За Happy Veritas эмнэлэг бол энэ 3 дугаар эмнэлгийн одоо яг чанга урд талд одоо төв замынхаа хой талд ингээд байж байгаа. Тэгээд би бол баг өдөр болгон шахуул үзлэг хийгээл байж байгаа тийм хүн байгаамаа. За зоолч. Болцсон уу? Болч. За та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Дараа дахиж лайваар уулзъя. Та бүхэн маань фоллоу хийгээд дагчих юм бол дараагийн лайв маань одоо маш хурдан танд хүрнэ. Миний лайв маш одоо танд бол таны фэйсбүүк дээр хурдан гарч ирэх юм а. Тийм учраас дагчвал бас зүгээр шүү гэж хэлмээр байна. За баяртай. За явж байгаа.